За өнөөдөр одоо миний Тэнгэрийн сургууль зориулан боловсруулж явуулж байгаа миний сургуулийн одоо 3 дугаар хичээл гэх юм 3 дугаар тэр маань хичээл явагдах гэж байна. За тэгэхээр бодлын тухай ярьж байсан. Тэгэхээр энэ удаад үргэлжлүүлээд чиглэлэх сэдвээр үргэлжлүүлээд ярив. Тэгэхээр миний энэ удаагийн хичээл болохоор ямар сэдвтэй гэхээр бодол амьтай, үг амьтай, дуу амьтай гэсэн тийм хичээл байна. Тэгээд би та бүхэнд энэ талаар бяцхан конспект маягийн хэлээд ер нь бол би конспектуудаа их дэлгэрэнгүй бэлдсэн байгаа. Яагаад гэвэл та бүхэн миний энэ хичээлийн конспектыг юу яах боломжтой одоо хэвлээд гэдэг юм уу дараа нь унших, тодруулж унших тийм боломжтой байдлаар хийхин тулд би аль болохоор ярих бүх зүйлээ энэ слайданд гэдэг юм үзүүлэлтэд багтаасан байна. Илтгэлтэй. За тэгээ өнөөдөр хүн бид бол бодлын ертөнцид амьдарч байгаа. Хүн бид боддог биш шүү дээ, тийм амьтад хүртэл бодолтой. Өчүүхэн одоо том бичиг амьтдаас эхлээд аврах том битэй амьд. Хүүхдээс эхлээд том хүмүүс үүдээ. Бүгд л бодож байгаа. Бүгд тэг бодол бүхэн аваа хөвгтэй гэж өгүүлдэг. Энэ учраас түрүүний хичээлээр хэлсэн шиг бид нар бодлоо ингээд амаараа одоо тэгж хэлээ ингэж хэлээ гэж бодоод бодсныхаа дараа өмнөөс аваа гаргаж байгаа гэдгээс арай өөрөөр тэр бодол маань бид нар бодож байгаа хагшд тэнд хөг аваа бий болж байдаг. Гэдэг утгаараа өгүүлдэг. Тэгэхээр яг энэ чиглэлрүүл би өнөөдөр хичээлийг оруулах гэдэг. За тэхийн тулд одоо ямар нэгэн байдлаар юу яа. Тэр бидний тархичин өөрөө хэллээ тийм үү? ертөнцийг багтаасан байдаг. Талаасаа. Нөгөө талаасаа ертөнцийг багтаасан байдаг гэдэг өнцгөөсөө ярил л да. Бидний яагаад гэвэл бид нар түмэн зүйлийн юмыг боддог. Түмэн зүйлийн юм бодохдоо бид нар энэ одоо түмэн бодисын ашгүй. Энэ одоо орчлон хорвоогийн дэлхийн уул усны өвс нотны түмэн зүйлийн эрчмийг бид ашиглаж бодож байгаа. Бид нар юу бодож байна? Ямар зүйлийн талаар бодож байна гэхэд бид нар тэр зүйлийнхаа эрчмийн орон зайтай гэдэг юм уу? Тэр зүйлийнхаа амин чанартай эсвэл мөн чанартай өсөлт эрчмийн орон зайтай холбогдож байгаа. Бодол тийм учраас хамгийн агуу хүчтэй гэж ярьдаг л та. За тэгэхээр бас ийм нэг зүйлийг мэдчихээд илүүдэхгүй. Одоо юу гэдэг манай одоо орчлон ертөнцийн гэдэг юм уу? Бидний эргэн тойрлон 4 төрлийн хүч байгаа. Гэт ерөнхийдөө зүр сонсоод авчих би. Яг хоо мэдээ цахилгаан соронзон гэдэг бол хүмүүс хөвчлэн мэдчихээн те. Гэрэл асааж байна, ямар нэгэн байдлаар компьютер асааж байна, одоо цайгаа чанж байна. Энэ бүхэн цахилгаан эрчимл хэрэгжилж байгаа шүү дээ бид нар. Индукцийн плитийг ашиглуулж цахилгаан соронзон оронч гэдэг юм те. За тэгэл пэйж халаагаар богинолооны суугууд хэрэгжилж байна. Одоо гар утсаа хүртэл хэрэгжилж байна. Энэ бүхэнд бид нар яг тодорхой хэмжээний эрчмүүдийг л бас хэрэгжилж байгаа. Тэгээ яг энэ бүх эрчмийн одоо орон зайг ингэж хуваалцах та ерөнхийдөө цахилгаан соронзон эрчмийн сулбаа хүчтэй цөмийн одоо сулбаа хүчтэй харилцан үйлчлэл таталцлын хүч гэдэг ингээд 4 ерөнхий үндсэн хүч хуваачдаг. За тэгээ энийг зүгээр дурсах нь яагаад гэвэл энэ 4 хүчний үйлчлэл дор ерөнхийдөө багцлаад хэлжүүл тийм энэ 4 хүчний үйлчлэл дор эрчимч өөрөө нэг хувраад өөрчлөгдөөд тийм одоо үйл ажиллагаанууд одоо тийм процессыг үзэсгэлүүд явагдаж байгаа учраас хэлж байгаа. Тэгэхээр бид нар өөрсдөө эрчмийг бас ингээд өөрчлөөд хувиргааж чадаад байгаа юм чинь. Ялангуяа бидний бодлын тэр одоо түмэн зүйлийн бид нар юу ч бодож болно шүү дээ. Бид нар сансар хөтөргөөн тухай бодож болно. Бид нар өчүүхэн жижигхэн бичлэгний тухай бодож болно. Бид нар элэг тамийн тухай бодож болно. Бид нар одоо юу гэдэг тэр нэг одоо гайхамшигтай хүний тухайч бодож болно. Бид нар зөвөр мөрөөдж болно тийм үү? Төсөөлж болно. Бидний бодол хязгааргүй. Тэгэхээр энэ хязгааргүй олон зүйлийг бодоход бидний бодол тэр олон эрчмүүдийг одоо эрчмүүдийн дунд хөвөрч явж байгаа.
нэг төрлийн эрчмийг одоо хэрэглээ аль тэрийг задлж өөр зүйл рүү хувиргаад энэ бүх эрчмийн хурал задралт нөгөө бидний түрүүний ярьсан байгалийн дөрвөн хүч чинь үйлчилж л байгаа. Тэгээд одоо тантай ярил л да. Химийн урвал явагдах үед яг химийн нэрэг хөрч идэг те. Эсвэл фотоны эсвэл электроны урсгал бий болж идэг ч гэдэг юм. Тэгээд цахилгаан энерги механик маш олон энергиуд ингээд дандаа нэгээс нөгөө төлөв рүүгээ шилжээл хувраал. Тэр хідэн удаач хурж идэг. Тэг хідэн удаач өөрчлөгдөж идэг. Тэгэхээр бид нар хідэн удаа тэр эрчмийн ингээл одоо урсгал донд эрчмийн одоо сүлэлдээн донд эрчмийн хуйлрал донд хүн бид оршоод байгаа. Тэгэхээр ингээд бид нар ингээд бас янз янзын бодчоод бидний тархины одоо энэ өнөө зүйлүүд чинь бидний тархинд явагдана тийм үү? Буюу тархин дотор яг нарийн дээр хамт тархины эс дотор явагдаж байгаа. Тэнд ингээд бас эрчмийн задрлууд, нийлэгчлүүд, сарнилууд, хувирлууд ингээд чөлөө загуу явж байгаа. Маш бага хэмжээнд одоо жижигхийлэлтэй эсвэл маш өндөр хэмжээний юу бодохдоо бид нар сэтгэл хөдлөлийн ямар өнгө аяс оруулснаас хамаарат ямар хэмжээний одоо юу гэдэг хайрын эрчмийг ялгаруулснаас хамаарат ямар хэмжээний одоо юу гэдэг хорслын одоо эрчмийг хорсол уур цохлыг одоо бий болгож байгаас хамаарат ингээд бидний бодол дотор өнөө бага жижигхийлэлтэй хэд одоо богино одоо янз янзын хөв авнууд бий болж байгаа. Ер нь бол бидний биеэр дөрвөн эрчимнүүдээр эрчимгээ хэлчихсэн. Тэгээд тэр эрчмийн одоо хувирал задрал нийлэгчл явагдах тоолонд өөрчлөлт явагдах тоолонд тэнд дагсан авиа хөг бий болж байгаа. Тэгээд бид тэр бүхнийг заримдаа сонсон, заримдаа сонсохгүй. Жишээлбэл ингэдэг л дээ. Би өөрөө те хавсын бас хичээл заадаг хавсын багш учраас хүмүүст одоо эмчилж явахдаа хүмүүст ямар нэгэн байдлаар одоо тархины эмчилгээ гэдэг юм янз янзын эмчилгээ хийж явахдаа хүмүүсийг ховсонд оруулаад махан бие чагна гэдэг даалгавар. Махан бие чагна, дээрээс нь сүнсэн бие чагна. Сүнсэн бие чинь тодорхой хэмжээний эрчмийн одоо хуйлрал донд эрчмийн одоо сүлэлдээн донд байгаа. Тэгэхээр тэр эрчмийн урсгалуудыг мэдэр чагна. Тэгэхэд хүмүүс бол маш сайн мэдэрдэг. Миний би одоо эрчим тэгж цоглоод тэгж долгисоод ингэж эрчлээд хуйлраад тэнд тэгж халуун үсгээд энд ингэж жишхийлэл чимчгнэл үсгээд тэгэхэд ингэж эрчмийнхаа амьсгалыг дуу авиг сонсч чаддаг. Яг түүн дугаа бид нар ингээд амьсгалж байхад бидний авсан амьсгал буюу хүчил төрөгчөөр бидний тусаараа дамжаад бидний эсүүд дээр эс дотор очичлаа. Тэнд хүртэл одоо нэг эс амьсгалж байгаа ч юм бас тодорхой нам тэнд маш бага одоо татамжийн түвшиндээ гэдэг маш одоо торгон эрчмийн түвшиндээ одоо өндөр нам долгионы түвшиндээ би болж л байна. Хэрвээ ч юм бол хаана хөдөлгөөн байна тэнд дуурчмээ би болжлаа. Тэгээ тэр хөдөлгөөнийг ямар нэгэн эрчмийн цохилт, эрчмийн мөргөлтөө, эрчмийн урсгал бий болгож байгаа. Заавал бидний махан нүдэнд харагдаж байгаа тэр зүйлийг хөдөлгөөн гिचээд бидний нүдэнд харагдахгүй байгаа зүйлийг хөдөлгөөн биш гэж бодлаа тийм үү? Өнөөдөр бид нар микроскопыг гаргачихсан. Тэр микроскопын тусламжтайгаар бид нар яаж байгаа? Маш өчүүхэн бичил битүүдийг нэг эст амьтдыг хүртэл дотор харж чадчаа. Тэдний үйл хөдлөлийг хүртэл бүртгэж чадчихлаа. Тэр хөдөлгөөн байгаа газар болгон дуу авиач юм гарч идэг л гэж хэлэх гэсэн. Тэгэхээр бидний бодол авиатай хөвгтэй. Яг ер нь бол бас ингээд таниуд битэй нэгэнтэй бид нар одоо үгүй. Ер нь бол эрдэм гэдэг зүйл хаанаас үүсдэг? Өөрийгөө танихаас эрдэм бүхэл. Өөрийгөө танихаас эрдэм бүхэл эхэлтэй гэж ярьдаг. Тэгэхээр бид нар өөрийгөө танихад чухал. Бидний өөрийгөө таних гэдэг нь бидний өөрийнхөө авиаг таних, тэг үг авиагаа таних. Бидний бодлоо хүртэл таних. Тийм шаардлагатай л байхгүй да. Тэгэхээр таних гэдэг нь үгүй хүн бид боддог гэдэг бол таны мэдгүй биш шүү дээ. Тэг арай дэлгэрэнгүй байх хэрэгтэй. Тэгэхээр бидний биеэр дүүрэн эс байгаа. Тэгэхээр түрүүн ярьлаа те эс дотор хүртэл
тэр олон эргэтэнцрүүд нь эс дотор ч олон сүүлэнцэр тэр юу энэ төр байдаг те сормоос шилбүр гэдэг. Тэд нар чинь эсийн дотор эргэтэнцрүүдийг хөдөлгөөнд оруулж идэг. Эсийн доторгоо цитоплазмыг одоо ингээд долгисуулж идэг. Одоо тэр хоол хүнсээ нүг задлах гэдэг юм уу сарниулах буцаагаад тэр нүг дараагийнхаа олон ургийн нийлэгчлүүдийг гаргах тэр үйл ажиллагаа эс дотор чөлөө загвал явагдаж байна. Хэрвээ тэр эс доторх дуучмыг хэд томсгодог одоо төхөөрөмжөөр томсгох юм бол магадгүй далай техникс шиг давлгаалж байгаа гэдэг юм уу долгисж байгаа хуйларж байгаа чимээ тэнд ялгарч байж л байна. Заримдаа бидний ингэж хоржигддог тийм үү? Одоо янз янзын байдлаар бид нар амьсгалахтаа гэдэг юм ямар нэгэн байдлаар унтахтаа хүртэл тодорхой дуучмыг гаргаж байгаа. За тэгэхээр бидний биеэр дүрэн эс байгаа. Тэгээ 2013 оноос хойш яг уу ер нь хүний бие эсүүдийг бүртгэх гэдэг юм ямар нэгэн байдлаар янз янзын одоо нэг тооцооллуудыг ашиглаад гаргаж байгаа тийм. Зарим нь одоо яг 2013-наас хойш 37.2 их найд эстэй гэх тооцоо гарсан. Зарим яг эрдэмтэд судлаачид бол 70 их найд байх боломжтой. Энд чинь гэхдээ бол хүнийхээ өндөр нам тарган турхах одоо юу гэдэг тэрнээс хамаарна шүү дээ. Тэгээд юу яасан? Тэгэхээр тэр олон эсүүд бүгдээрээ зэрэг ингээд ажиллаж байгаа. Зэрэг ажиллаж байгаа олон эсүүдийн дуу чимээ одоо яг ингээд нэг симфони найрал хөгжимчтэй сонсогдож байдаг. Энийг одоо юу яасан л да? Яг уу ийм туршилтуудыг хийчихсэн байдгийг. Тэгээд туршилтуудыг хийсний үндсэн дээр дуу авины эмчилгээ гэдэг юм уу? Хөг авины эмчилгээ гэдэг зүйл сүүлийн үед бас их дэлгэрсэн байгаа шүү дээ. Энд ч сүүлийн үед дэлгэрсэн чинь шууд нь угасаал байдаг байсан. Монголчууд энийг мэддэг байсан учраас нэг маш их дуудуулдаг. Хүүхдээ бүүгийн дуудуулдаг, хүртгийн дуудуулдаг. Маш их хөг аялгауг ихшэглүүлдэг. Аялгуулдаг арга түмэн шүү дээ. За. Тэгээд юу яах гээд яг уу ер нь бол ингэж тийм туршилтаар ингээ гарсан. Эс өөрөө ингээд өсөж томорч байхдаа хүртэл мөнхийн авиа хөг авиануудыг өөрсдөөсөө гаргадаг. Мөн хөг авиа буюу тэр дууны энерги, дууны чичирхийлэл маш их мэдрэг. Тэр чичирхийлэлд ор бас ингэж нэг хөдөлж гэдэг юм уу боож өсөж хуваагдж байдаг гэдэг туршилтаар гаргачихсан. Тэгээд юу хэрвээ юу гэвэл одоо орчныг нь хүчил шүлтийн орчныг нь гэдэг юм үү те азот нүүр зурчлагч одоо дулаан чигшил гэрэл одоо тэр маш олон одоо хэлбэлзэл давтамжуудын тэр зохистой орчныг бүрдүүлээд ирэх юм бол эсвэл одоо юу гэдэг маш богино хугацаанд нэгдүгээр үжин төлж боломжтой бөгөөд нөгөө талаасаа үжин төлжих тоолондоо төрлийн одоо эрчмүүдийг нэг талаасаа үйл одоо авч иж өсөн төрнж байгаа. Нөгөө талаасаа буцаагаад эрчмүүдийг үйлдвэрлэж гэдэг юм уу эрчмүүдийг бий болгож байгаа. Үүнийг Никола Тесла эдийн судлаад нөлөөлдөг болохын тогтоогоо тэгээд ерөөсөө энэ авиа гэдэг зүйл бүх бичил амьд орчинд тийм зөвхөн хүнд биш ээ, амьтанд биш ээ. Бүр ингээ нэг стандартанд бидний дотоодд байгаа энэ олон эсүүдэд хүртэл нөлөөлдөг юм байна. Бидний эсийн одоо хуваагдлал гэдэг юм, бидний эсийн одоо өсөлт боожилтанд энэ олон одоо хүрээлэн байгаа орчноос ирж байгаа, байглаас ирж байгаа, од нарсаар ирхсээс ирж байгаа. Бидний өөрсдийн бодлын хүчнээр үйлдвэрлэгдэж байгаа. Эсвэл бидний амнаас гарч байгаа тэр авиа энэ олон эрхтний одоо хоол боловсруулах эрхтний одоо тэр дуу чимээ тэр бүгдээс гарч байгаа одоо тэр хөг авианы давтамж долгисол донд оршиж тэдний дотор тэр одоо дуу авиа чимээний нөлөөндөр одоо зөв бүтцтэй гэдэг юм уу зөв чадaltaй бэртай тэнхээтэй эс байх уу эсвэл сул дорой туранхай эцэнхий өвчтэй зовлонтой эс байх уу тэр шалтгаалдаг туршилтаар гаргаад ирсэн.
За тэгээ бас яг үедээ та бүхэн зүгээр сонирхуулаад хэлье л да. Түрүүн ярьжсэн тэг хүний одоо бид 70 орчим килограмм жинтэй хүний биеийн одоо 70% гэдэг юм уу тэг юу байвал 60-аас 70% гэдэг юм уу ус гэд үзэх юм бол 40 орчим литр ус одоо хүний биед байх нэ. Гэтэл энэ одоо хүний биеийн 40 орчим литр усны чинь 24-оос 25 литр ус нь эсийн шингэн дотор. Бидний тэр 30 хэдэн их найд тэр 70 их найд эс чинь бүгдээр доторцтой плазма гэдэг усан оршихуйтай. Тэр эсийн тэр аливаа хоол хүнсний усан дотор л задарж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр шингэн дотор задарж байгаа. Тэр эсийн шингэн дотор байдаг. Тэгээ 14-өөс 15 орчим литр нь болохоор эсийн гадна буюу эс хоорондын эс завсрын шингэн байдаг. Тэгээд үүнээс эс завсрын шингэний үнээс 3 литр орчим нь плазма хэлбэрээр үлдсэн нь болохоор бүдүүн нарийн гэц тархины ус тархины усны шингэн нүдний цэцгийг тийм бусад усуудад байдаг. Тэгэхээр эндээс би юу хэлэх гээд юм тэгэхээр нөгөө ус өөрөө мэдээлэл агуулх одоо масар хүчтэй мэдээлэл хүлээж авдаг. Буцаад мэдээлэл авч байгаа мэдээллийнхаа одоо юу гэдэг юм эрчмийн гэдэг юм уу дөө тэр чичирхийллийн эсвэл хүүтэн халууны эсвэл одоо юу гэдэг юм өнгө гэрэл тэрний дагуу нөгөө эсүүд маань эсийн дотор отгоо усууд маань өөрсдөө хувирж авах боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр муу юм бодоол байх юм бол эсвэл муу зүйл хүсэл төлөвлөөл бодоол байх юм бол хэлээл байх юм бол эсвэл муу ганаасаа гаргаад байх юм бол яаж юм бид нар өөрийнхөө бие доторх бүх усуудыг ялангуяа эс доторх тэр усуудыг за 40 литр усаа бид нар руу бүтцтэй гэдэг юм уу булангартай, тунзастай, уртагтай болгоод байна гэдэг үг байхгүй. Өөрөөр хэлбэл хаа газраас хаа нэг газар байгаа орчлонгийн гэдэг юм орон зай муу бүхний цуглдал болох боломжтой байна. Муу мухай юм дэвэн дэлхийн муу мухай юм бодоод байв. Тэр их олон сөрөг одоо мэдээлүүд гэдэг юм сөрөг эрчмүүд гэдэг юм тэр янз янзын долгислын хүнд эрчмийн хүнд тэр эрчмүүдээс үржээд явна. Биднэрт бидний эс дотор бидний махан бие дотор хоригдлогдаа тэгээд тэрхнийхээ дагуу сөрөг одоо юу гэдэг өвчнөд өвчтэй мутацлагдсан хортой тийм эсүүдийг тийм одоо юутай бүтцтэй эсүүдийг тийм үйлдэлтэй эсүүдийг эсвэл тийм одоо эрчим ялгаруулдаг эсүүдийг өөрсдөө бий болгоод байна. Тийм учраас бодол муу бол амны бэлэггүй бол хар муу хэлдэг бол хар муу эрчмийн орон зайгаар их явдаг бол бид өвдөн бид сэтгэл санаа амраа молон бус байна. Бидний ажил төрөл тэгээ дагаад бүтэхгүй байна. Түүнийгээ дагаад бидний яс цус мах хэврэгшин ийм ойлголт энэ дээр яригддаг. За тэгэхээр бидний бодлын эрчим яаж байна? Нэг махан бие эрүүл сарвал байхгүй, хүч чадалтай байхгүй, сэргэлэн цаваа байхгүй. Тэр бүхнийгаа одоо зохицуулж явах нь шүү дээ. Тийм учраас л өвөд яаж байна? Бодол амьтай. Гэхдээ бидний амь насанд нөлөөлөд нь шүү дээ. Бид нар амьтай байх уу, амьгүй байх уу, амьдрал одоо бидний амьдрал жаргалтай байх уу, жаргалгүй байх уу? Энэ бүгд нэг талаасаа нөлөөлөд байна. Нөгөө талаасаа тэр олон бичил эсэ бидний махан бид байгаа хүний бид байгаа тэр олон их найд эсэд нөлөөлөд байна. Түүнтэй адилхан хүрээлэн байгаа орчныг бусад олон бичил эсүүдэд нөлөөлж байна. Биднээс гарч байгаа бидний бодлоос гарч байгаа бидний ам авианаас гарч байгаа тэр хортой хар муу төрөл төрлийн эрчмүүд эсвэл бидний бодлороо дуудан авчраад эргэн тойрондоо өөрийгөө тойрлоод бий болгочоод байгаа тэр олон эрчмийн орон зайд чинь тийм эрчмээр хоолдог тийм одоо хортой гэдэг юм эрчмийг ялгаруулдаг эсвэл хэрэгэлдэг тийм ням бактери вирусүүд нь цугларнаа.
Тэгэхээр ийм нарийн одоо гэдэг шинж ухаан гэдэг юм тань мэдгүй утга учир үн чанар байдаг байна. Тэгэхээр бодол амьтай гэдэгтээ марга ямар ч одоо үндслэл байхгүй. Нэг талаас нөгөө талаас бодол биелдэг. Гэхдээ муу юм бодоод байвал муу юм урин дуудаад байгаа. Өөрөлдөө муу эрчмийн орон зайтай холбогдоод байгаа. Тэр муу зүйлүүд чинь муу зүйлүүдээ хийж л оршдог байгаа учраас муу юм хийгдэж явж байгаа. За. Тэгэхээр бодол маань яаж нэг талаасаа амьтай оршихуйгүй амьд оршихугаас амьтай эд зүйлийн одоо оршихугаас гэдэг юм амьтай эд зүйлсээс амьтнаас хүнээс үрс буучир нэг талаасаа амьтай. Гэтэ энэ нь одоо юу гэдгийг би өөрөө амьтай учраас миний бодол амьтай байна гэсэн бас үг биш шүү дээ. Тэгж хэлээгүй түүн тайлбарчлаа тийм үү. За бас нэг юм зүйл үүдэг бодолд сэтгэл шингэж идэг. Тийм учраас бодолд хүний сэтгэл шингэж байгаа учраас бас амьтай гэж үздэг. Ер нь бидний сэтгэл амьтай. Тэгвэл яагаад бидний сэтгэл амьтай юм бэ? Нэг талаасаа ийм асуулт гарна. Нөгөө талаасаа монголчууд сэтгэл гэдэг маш элбэг, дэлбэг хэрэгэлдэг ард түмэн. Тэгээд юмд их сэтгэлээ зориулахыг эрмэлздэг, хүсэмжилдэг тийм ард түмэн. Тэгээд чин сэтгэл, халуун сэтгэл, үнэн сэтгэл, нэмжин сэтгэл, өвөмөр сэтгэл. Сэтгэл гэдэг үгийг маш их одоо монгол хэл бичгийн дэлгэрэнгүй тайлбар дотроос би сэтгэл гэдэг үг маш олон одоо хэрэглээтэй, маш олон одоо утгаснаа агуулсан байдгийг олж харж байна. Тэгээд Чингис хаан маань хэлсэн шүү дээ. Сэтгэлийг нь хураас би нь хураа. Сэтгэлийг нь хурааж чадсан бол би энэ дахаа холдох юм бэ? Бурхан багш бас хэлчихсэн байгаа тийм. Сэтгэлээр үлдэгч 3 нүгэл гээд нөгөө 10 гар нүглээ сэтгэл 3-ыг нь сэтгэлээр үлдэгч нүгэл тавьсан баг. Түүнд хүсэл шунал, хорон санаа, буруу үзэл, буруу орноо. Тэгэхээр сэтгэлийг одоо маш тийм өндөр түвшинд нэг талаасаа дээдэлдэг. Нөгөө талаасаа эрхэмлдэг тийм ард түмэн. Яг хүн бүр мэдээ сэтгэл зүрхтэй. Сэтгэл зүрх гэдэг үг холбож хэрэгэлдэг. Гэхдээ муухай сэтгэлтэй хүн гэж хэлдэгч муухай зүрхтэй хүн гэж хэлдэггүй тийм. Тэгэхээр сэтгэл зүрх хоёр бол хоёр тусдаа ойлголт ангид зүйл юм аа гэдгийг бас энэ үгээрээ бол илэрхийлж байна. Тэгээ бас сэтгэлгүй хүн гэж ярьдаг тийм. Сэтгэлтэй хүн гэж ярьдаг. Тэгэхээр нөгөө юу гэдгийг сэтгэлийг ямар нэгэн байдлаар махан биес ангид болгочихж штеп. Утга нь сэтгэлтэй хүн сэтгэлгүй хүн гэдэг ямар нэгэн одоо эргэтэн дутуу гэдэг тийм хүнийг хэлдэггүй тийм. Зүгээр бүхэл бүтэн адилхан махан биетэй хүнийг энэ хүн сэтгэлтэй энэ хүн сэтгэлгүй. Тэгэхээр тэр ямар нэгэн махан биес ангид оршоод байгаа зүйл ойлголт болоод байгаа байхгүй сэтгэлтэй. Тэгэхээр би энэ дээр харахгүй нэг талбар нэг бэлэгдлэн гэдэг юм уу? Тийм зүйл ярихаас өөр аргагүй бол сэтгэл ярихын тулд. Манай байгууллага болохоор нэг сүнсний ертөнцийн судрыг одоо номтын тэмдэг өндөр өвгдөөс өртөөлөн болгож нийтийн хүртэл болгож байгаа. Тэгэхээр бид нар сүнсний талаар тодорхой хэмжээний ойлголттой. Нэг талаасаа нөгөө талаасаа одоо юу гэдгийг хүн бид сүнсгүй гэж ярьдаг хүн өстой байхгүй штэ байхгүй болж байгаа. Би бол тэгж л бодож байгаа. Их л усны тэнийг их л молгоо хүнд өндөр сүнсгүй гэж хэлдэг. Хэлэх байх. Гэхдээ тийм хүн байхгүй байхаа гэж найдаж байна. За ямар ч тач шинжлэх ухаанч хүмүүсийн хувьд бол бүлээн зөвшөөрөхөөр шинжлэх ухаанч өөрөө тийм үү сүнсийг байдгийг янзын туршилтууд хийгээд янзын тэр гэрэл одоо торгон гэрчмүүдийг мэдэрдэг тэр төхөөрөмжүүдэд ашиглаад батлаад гаргаад ирсэн. Дээрээс нь одоо юу гэдгийг сүнсний жин судлал гэдэг неотик гэдэг тусгай бүр шинжлэх ухааны салбар хүртэл бий болоод
сүнсний жинг тооцоолоод гаргацсан байгаа шүү дээ. Тэгэхээр бид бол сүнстэй. Тэгэхээр одоо сүнстэй гингүүт юу гэдгийг бид хүн биднийг сүнстэйг бол бас тийм биш шүү. Тэгэхээр тэрийг одоо бэлэг ухааны хичээл дээр ч тийм энэ талаар яригдах бол. За сүнс бүхэн маань бидний одоо 7 сүнс өөрийн гэсэн сэтгэлтэй гэж өгöd бол хэлдэг. Би яг нэг энэ миний нэг ч үг байхгүй юм шиг битгий бодоорой. Илүү би баримттай ярих үднээс л тэр хэлдэг тэнд байгаа тэр судар дээр эсвэл энэ өвдгийн тэр протеин гэдэг хэлхийг ашиглаж байгаа шүү. Тэгэхээр сэтгэл бүхэн сүнстэй гэдэг нь үсгээр сэтгэлийг илүү сүнстэй холбож үздэг. Сүнс гэдэг зүйл юу нь бол ямар үүрэгтэй гэхээр махан бидний амийг тогтоон байх үүрэгтэй. Түүний тулд энэ ам гэдэг зүйлийг тогтоон барихын тулд эрчмийн хуралдаатай байдаг. Өөрөөр хэлбэл эрчмийн хуралдай дотор тэр амийг тогтоон барих нь шүү дээ. Тэгээ махан сүнсгэл бид зэрэг тогтоон барих нь. Тэгээ эрчмийн хуралдай тийм бийг сэтгэл бий гэж нэрийддэг юм. Чингис хаан маань хэлсэн ба 108 төвшин сайхан бий. Энэ бол сэтгэл бий юм. Сэтгэл юм аа. Тийм учраас тэр хүмүүсийн нэгдүгээр сэтгэлийг өрн дууцсан. Нөгөө талаасаа 70-аас 70-гийн хооронд 108 төвшин сайхныг бий болгосон гэдэг нь тэр энэ орон зайд амьдарч байгаа хүн болгоны сүнсийг ариусгасан, цэвэрлсэн, сэтгэлийг нь амрамглан болгосон. За нөгөө талаасаа хүн бид бол сэтгэлийн амьтан гэж хэлдэг. Үнэхээр тэгтгэлтэй хүний ингэ сэтгэлийг засчихвал ямар нэгэн байдлаар тухайн үед урмын хөлчгөл тэр хүний сүнсний ам буюу тэр хүн өөрөө галтай, эрчтэй, хүчтэй болдог. Өөрөөр хэлбэл нүүрний нэрэлтэд нүдэн цогтой гал төлтэй болдог. Түүнийг одоо сэтгэлтэй галтай гэж бас ярьдаг. Тэгэхээр сүнсний одоо нэг манай сүнс судар дээр сүнсийг бүтээгч нар өөрсдөө ирж хэлсэн. Одоо сүнсний тухай ярьсан учраас сүнс бол өөрийн гэсэн дотоод галтай. Одоо сүнс чинь тодорхой нэг бүтцтэй юм тийм хүн махан битээ хүний ингээд бүтцийг хэлж байгаатай адилхан сүнс маань өөрөөр хэлбэл зүгээр нэг эрчмийн хуйлал ингээд нэг гэрэлчин явж идэг зүйл биш шүү дээ. Тийм төрчин дотоод гал. Ирсэн эрчмийн хуралтай. Тэгээд сүнс өөрийгөө хамгаалах тодорхой хамгаалтын эд зүйлсгэлтэй өөрийн гэсэн намтар түүх шаштартай цаг хугацаа ухаанлын товчоонтой түүхэн товчоонтой. Тэгээд энэ хугацаанд тэр түүхэн товчоонтой гэдэг юм тодорхой үлсэн цагаас эхлээд тодорхой хэмжээний эрдэм мэдлэгийг өртөө хураасан байдаг. Ийм олон зүйлсээс сүнс гэдэг зүйл маань ерөнхийдөө бүтэж байгаа. Тэгэхээр нэг юм байдаг шүү дээ. Ингээ ямар ч ингээ үгийн зэмд зохигддаггүй. Ямар ч ингээд амьдралын нухчаа бэрхшээл даваа савд зөвхөрдөггүй. Ямар ч одоо үед тийм үү ямар ч хэцүү бэрх цаг байсан ч өөдрөг тийм хүмүүс байдаг. Тэгээ тийм хүний сэтгэлийн хаттай гэдэг, сэтгэлийн хүчтэй, сэтгэлдээ галтай гэдэг. Эсвэл ам бүхтэйч гэдэг юм уу те. Тэгэж ярьдаг. Тэгтээ нөгөө түрүүн ярьлаа шүү дээ. Ам гэж зүйл юу юм бэ? Ам бол одоо юу гэдэг юм? Ерөнхийдөө ер нь бол цөмийн гал шүү дээ. Энэ тухайд бид өөр дараагийн хичээлүүд дээр ярина. Би нэг зүгээр л ингээд тийм штэйгээ тааж буудаж байгаа биш ээ. Энэ бүгдийг би дараагийн хичээл дээр байгалийн ухаан гэсэн хичээлнүүд дээр байгаа. Тэн дээр би танд ярина. Тэгэхээр цөмийн гал. Тэгэхээр энэ галыг дөрвөлзүүлэн байхын тулд ихээхэн хэмжээний түш буюу эрчимүүд хэрэгтэй бай. Нар бол одоо окторгоо ертөнцийн гал гэхэд тэр нар өөрөө эргэн одоо маш олон энэ окторгоо ертөнцийн од дэрхсийн тэр их олон эрчим гэлбаатыг цуглуулад буцаагаад тэрийг шатаагаад гэрэл болгоод гэдэг юм уу гал болгоод гаргаж байгаа. Нар бол өөрөө арнаас тэр зэрэг цөмийн эрчим хүч гарч ирж байгаа. Тэгэхээр тэгэж одоо цөмийн галыг хасайхан тул ихээхэн хэмжээний түвш маш их олон тэр олон од дэрхсийн гэлбаат төршүүд хэрэгтэй байна. Тэрнтэй адилхан бидний одоо нэг сүнс өөрөө галтай буюу галтай юм чинь цөмийн галтай.
Энд чинь тэн дээр бас хэмжээний олон төрлийн эрчим эрчмийн хуралдаа байх зүйн хэрэг. Тэгэхээр эндээс үүслэх гэх нэхлээр сүнс маань өөрийн гэсэн сэтгэлтэй буюу эрчмийн хуралдаатай. Тэгээд сэтгэл ам хоёр салшгүй. Ягаад гэвэл тэр эрчмийн хуралдаанууд гэдэг нь маш олон төрлийн эрчмийн нөөцүүд гэдэг нь цөмөд байж ээж тэр нарны жишээлбэл гал дүрлцэн хасч байгаа, цөм болон хасч байгаа. Манай дэлхийн цөм шалгаагүй. Асар олон эрчмийн нийлүүлэн байж тэнд шаталт явагдаж байгаа. Энэ эрчим байгаа учраас тэгээд маш өндөр нэгттэй маш хэмжээний баялаг эрчим байгаа учраас л тэнд мөнхийн шаталт явж байгаа. Тэгэхээр тэнд нэг төрлийн эрчим байвал шаталт явагдахгүй. Та бүхэн мэднэ тийм үү? Нэмэх хасах цэнгийн хооронд гал бий болдог. Тэрнтэй айлхан төрлийн олон янзын эрчмүүд хасах нэмэх юу гэдэг тэр олон төрлийн эрчмүүд тэнд мөргөлдөж ингэж хоорондоо тесэрч дэлбэрч байж гал гэдэг зүйл тэнд бий болж шатж байгаа. Тэгэхээр бид нар яах вэ? Бидний сэтгэл галтай гэдэг нь бидний сэтгэлийг бүрдүүлээд байгаа тэр эрчмийн их хуралтай маш олон төрлийн буюу 108 төрлийн 108 хэмжээст оршихуйн байна. Түүнийг Чингис хаан 108 төвшин сайхан бий гэдэг 108 гэдэг тоогоор бас кодлоод хэлсэн байгаа. За тэгэхээр хүний энэ сэтгэлийн энэ эрчим төрлийн эрчим тэр дотоод гал тэр цөмийн гал бидний бодолд шингэсэн байдаг учраас бодол амьтаа байна. Бас тэгээ хүчтэй. Цөм адил хүчтэй. Цөмийн гал адил хүчтэй. Тэгэхээр нөгөө сэтгэл шингэж хийсэн зүйл нэгдүгээр өгдүүд сэтгэл шингэсэн байх шаардлага, хоёрдугаар сэтгэл шингэж хийсэн зүйл амьтаа байдаг. Тэгэхээр сэтгэлээ шингээж сэтгэлийн хүчээ шингээсэн бодлын хүчин дор үлдэгдсэн авиа үйл бодол өөр хүчтэй амьтаа байгаа. За тэгэхээр хэрвээ бидний сэтгэл бохирдвол сэтгэлийн гал тодорхой хэмжээгээр бүх юм бол тэнд шаталтын үйл явдал явагдахгүй. Нэг талаас нөгөө талаас хар бараан эрчим гэдэг нь сөрөг эрчмийн хуралдаа тэнд эсвэл сэтгэл бохирдвол нөгөө бидний хүрээлэн байгаа орчинд 9 төрлийн саарл эрчим, 99 төрлийн сөрөг эрчим бий. Байгалийн тогтоон дээр хичээлээ би цаана. Тэгээд тэр эрчмүүдээс бидний сэтгэлд, сүнсгэлд бидний бодлоор гэдэг юм, хүслээр гэдэг юм, эсвэл бидний амьдран байгаа орон зай, алхам байгаа тэр орчны тэр сөрөг эрчмүүд нэрээд сүнсэнд гэдэг юм, бидний сүнсний тэр эрчмийн хуралдаа дотор бий болоод тахлаар нэг талаасаа гал шаталтанд багсна, нөгөө талаасаа сэтгэл бохирдож байгаа. Сэтгэлийн тэр сэтгэлийн олон төрлийн эрчмүүдийн зарим нь байхгүй болоод зарим нь итгэхээр бий болоод хүндрээд идэв бараантаад эхэлж байгаа. Тэр ийм хүмүүсийн сэтгэлийн галгүй гэдэг юм те. Нэг талаасаа тэгээ нөгөө талаасаа үүсэлт эрчмийн орон зай нь нөгөө 108 цагаан эрчмийн орон зай биш. 99 сөрөг эрчмийн орон зайнаас ирж байгаа эрчмүүд давмгаалал эхлэх нь эсвэл саарл эрчмийн 9 төрлийн саарл эрчмийн орон зайнаас ирж байгаа эрчмүүд давмгайлаад ирэхлээр нөгөө сэтгэлийн гал маань бөхөөд сэтгэл маань бохирдоод гэдэг юм уу бодол бохир сэтгэлээс гарсан бодол бохирдоод бохир бодлоос гарсан үг авиа бас бохир гараад тэгээд бохир эрчмүүдийг бий болгоод өөрийгөө тойрлоод тодорхой хэмжээний бохир эрчмүүдийн хуралдааг бий болгож байна. За ингээд явчих. За тэгээд
Мэдээж нэг квант физикийн тухай энэ яригдсан. За энийг ч гэсэн түр орхиж. Тэгээд ер нь бол эрчмийн одоо мэдээлэл нь амтай гэдэг чинь ямар нэгэн байдлаар тэнд мэдээлэл бас байгаа гэсэн. Тодорхой төрлийн. Тэгэхээр юу цагаан 108 цагаан эрчмийн амин буюу мэдээлэл нь тэр нэг юу дотроо байдаг. Эрчмийн ширхэгэл дотроо байдаг бол нэг саарл хүнд эрчмийн бараан эрчмийн сөрөг эрчмийн одоо тоосонцор дотор нэг мэдээлэл байдаг. Тэгэхээр тоосонцор ширхэлэг гэдэг бас хоёр ойлголтууд бий болно шүү. Тэрийг бас дахиад дараа нь дэлгэрүүлж ярина. Тэгэхээр бодлын сэрэг эрчмийн тоосонцор нөгөө нэг бараан эрчмүүд агуулдаг. Эрчмийн задрал, эрчмийн сарнилыг түлхөөдөж тэр тухайн хүнд ямар нэгэн байдлаар нэг талаас өөрийнхөө эрэг эрчмийг гэдэг нь хоол хүнснээс авч байгаа, унтаж амарч авч байгаа гэдэг юм уу те. Тэндээс авч байгаа эрчмүүд нь дандаа тийм одоо задралд орж идэг. Сөрөг эрчмүүд их хэмжээгээр бие дээр хөндлөгдөд тэр юу эрчмийн хурлаа дотор нэг сөрөг эргэлттэй гэдэг юм уу тийм хүнд эрчмүүд давмгаараа тэгэхээр тухайн хүний эрчмүүдийг задлаа сарниулаад байдаг шүү гэдэг. Тэгээ хүн эрэг эрчмээ алдж эхэлдэг. Өөрөөр хэлбэл альфа, бета, гамма задралууд хийхэн хэмжээгээр явагдаад эхэлдэг. Нөгөө кваркууд нь судраад нэг цөмийн татах хүчин судраад ирдэг шүү гэдэг зүйлийг бас дуртаад ярьчий да. За тэгээд үг амьтай. Бодол амьтай юм чинь үг амьтай байх нь нэг талаасаа зүүн хэрэг. Тийм учраас өвгдүүд яадаг байсан. Хэлхээсээ хийхээсээ хэлэх нь аюултай, хэлхээсээ бодох нь аюултай. Биш хийхээсээ хэлэх нь аюултай, хэлхээсээ бодох нь аюултай. Бодлыг маш аюултай гэдгийг ийм богинохон үгд хэлчихсэн. Өөрөөр хэлбэл бодлын цаана асар хүчтэй одоо төмийн бөмбөг шиг, албан бөмбөг шиг тийм их хүч байдаг. Тэгээд мэдээж зөв байх юм бол өөрөө чинь галан чанар гэдэг юм уу галтай дүлтэй эрчтэй хүчтэй байна. Нүүрэндээ галтай нүдэндээ цогтой байна. Эсрэгээрээ байх юм бол одоо бөхөөд гундаад хатаад гэдэг юм уу тийм болно гэх. За амингүй болно. Өрөөс сүг шиг бол. За өгд ингэж хэлсэн. Амьтай бүхэн эрчимтэй бүхэн эзэнтэй. Мөн үг амьтай үгээр хүнийг алжиж болно, аварчиж болно. Тэгэд нөгөө өгд маань бидэрт хэлээд энийг амьдралын философи болгоод ирсэн. Тэр үг амьтай. Яагаад амьтайг ургуулсан бас бодож болно те. Тэгэхээр бидний бодол дээр сурлан үг бүтэж байгаа. Яг зарим нэг зуршил болсон ингээд амны уншлаг болсон үг хэлдэг хүмүүс байдаг. Гэхдээ өөрийгөө хяндаг, өөрийнхөө одоо оюун бодол, оюун санааг хяндаг, удирддаг гэдэг нь чиглүүлдэг хүмүүсүүд тэгэхээр үгэнд бодол дээр суурилж байдаг. Тэгэхээр энэ дээр би бас яагаад энийг зориуд ирэх гэдэг гэхээр үг гэдэг зүйл өөрөөр аваа гэдэг зүйл зүгээр аяндаа бий болоогүй. Хэн нэгэн хүн ямар нэгэн зорилгоор энэ зүйлийг ингэж нэрлэе. Эсвэл энийг одоо ингэж аваалъя гэж бүтээсэн байна. Одоо хүн биднийг ингэж хоёр гартай хөлтэй ингэж бүтээе гэсэн шиг аваач гэсэн хүн тэгж бүтээсэн байдаг. Би энэ талаар дараагийн хичээлүүд дээр орно. Тэ. За тийм учраас одоо юу гэдэг бүтээлийг хэн бүтээсэн гэдэг хэн ч гэж хэлж болно шүү дээ. Бурхны бүтээл, Тэнгэрийн бүтээл, үүдийн бүтээл, ертөнцийн эзний бүтээл, байгалийн эзний бүтээл. Ямартай ч юу гэж нэрлэх нь хамаагүй, хэн бүтээсэн гэж нэрлэх нь хамаагүй ямар нэгэн байдлаар бүтээсэн эзэдтэй. Яагаад бол эрчимтэй бүхэн эзэнтэйг хэлчихэж байна.
Тэгэхээр биднээс амнаас гарч байгаа авиа үг дээр эрчимтэй юм чинь ямар нэгэн эзэн байгаа. Бид хэлж байгаа нь бид нэг талаа хэлж байгаа бид нар нэг талаас эзэн болж байна. Гэхдээ бид энэ үгийг зохиогоогүй. Ийм үг байдаг. Тэгэхээр энэ үгийг анх зохиосон тийм эрчмийг ашиглаад ийм эрчмийг бүрдүүлээд ийм санаан дор энэ үйлдэл дор ийм утгатайгаар энэ үгийг ингэж бүтээлээ гэсэн эцэд нь бас тэр үгийн цаанд байдаг учраас эрчимтэй гэж хэлээд байгаа. Тэгэхээр тэр эцэд нь өөртөө амьтай учраас яаж юм эрчим нь амьтай байж таа. Тэгэхээр амьтай үгийг амьтай эрчмийг хэрэгжилж байгаа тэр үг өөр амьтай. Бид нэг талаас ойлгож болно. За тэгэхээр бас нэг юу ингэдэг ойлголт байдаг л да. Уучлаарай. Юу бүтээгдэхүүн ертөнц гэж ойлголт байдаг. Ерөөсөө нэг ямар нэг зүйлийг бүтээж байгаа бүтээгч нарын одоо тийм орон зай гэдэг юм. Бүтээгч нарын оршихуй бүтээгч нарыг нь одоо юу гэдгийг за энэ та нар энэ дархан хүмүүс энэ цугаад энэ дархныхаа ажлыг хий та нар уран хүмүүс энэ уран бүтээлээ хий та нар хөгжмийн зохиолч хүмүүс энэ хөгжмийн хаан зохиолыг хий гэдэг ч юм уу та нар барилгач хүмүүс энэ гоё ингээ архитектур барилгад уран зайд юугаа барь. Ингээд тэрэн шиг одоо юу гэдгийг энэ бүтээгч нарын орон зай дотор 9 цагаан ертөнц бүтээгдэхүүн 9 цагаан ертөнц гэсэн ертөнц байдаг. 9 төрлийн ур ухаан дор чадвар дор мэдлэг дор өршлөнд байгаа юмдыг бүтээгдэг. Тэгэхээр үнийг авиа болоод бас ямар нэгэн байдлаар авиа гаргахч эд эрхтнүүдийг авиа гаргахч эд зүйлсүүдийг авианы тэр дууны эрчмийг үйлдвэрлэгч зүйлүүдийг хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар хэсэг бусад эрдэмтэн мэрэгдүүд тайлж таниад бүтээсэн юм аа. Пифагор одоо бид нар мэдж байгаа Пифагор математикч алдарт математик орчлон бол тоо гэж хэлсэн. Тэгээд Пифагор бас юу хэлсэн гэхээр нот буюу хөг аялгүй бол тоон харьцаатай шууд хамааралтай бас тоо юм а гэж хэлсэн. Тэгэхээр орчлон бол тоо, орчлон бол хөг аялгүй. Тэгээ хөг авиа бүхэн утга агуулж байна. Зориг агуулж байна. Үйл хөдлөл агуулж байна. Үйлийг бүтээж байна. Эрчмийг бүтээж байна. Орчлонг бүтээж байна. Бүхнийг бүтээж байна гэдэг Пифагор тайлаад таниад тэгээд энэ одоо хажуудалд харагдаж байгаа. Энэ орчлонгийн бүтцийг ингээд хөг авиагаар тоогоор илэрхийлчихсэн. Тэгэхээр яг түүнтэй адил бүү гэдэг үг байна. Жишээлбэл хамгийн түгээмэл гэдэг тийм. Тэгэхээр их хүн үрдээ энэ бүү гэдэг энэ үгийг хэлэхдээ одоо гэдэг ээж нь энд байна. Бити аягаар айх зүйл байхгүй шүү гэж тайвшруулж аргадж байгаа. Тэр зорилгоор хэлсэн шүү дээ. Бүү бити ай. Тэгэхээр энэ үгийн амин жишээлбэл хаа байна. Тэгвэл энэ үгийг хэлж байгаа энэ үгийн амин эхийн хайрн байгаа. Үрэн хайрлсан их хүний одоо сэтгэл шингэж хүч шингэж амин шингэж бий болсон учраас энэ үгийн амин эхийн хайрн байгаа. Эхийн тэр хайраас хөглөгдөн гарч буйгаа эрчим нь үгийн эрчим болж байгаа. Тэгэхээр үг амьтай, амин эрчимтэй. Тэгэхээр нөгөө нэг анх угаасаа л амьтай хөхтөн амьтан гэдэг юм уу? Үр хөхтөн хайрладаг амьтан их хүн эцэг хүн одоо гэдэг юм. Одоо бурхан байдаг юм. Тэр бүүвэ гэдэг үгээр одоо үр хөхтөн хайрын одоо хүчин дороо үр хөхтön амраа молон болгож тайвшруулж одоо гэдэг аргатмаа гэдэг. Бүтээсэн шиг үг бүхэн ямар нэгэн утгаснаа зорилгоор бүтээгдсэн байна. Тэгэхээр үгийн цаана, үгийн эрчмийн цаана эзэд байгаа гэдэг. Утгаараа нэг талаасаа үг амьтай, нөгөө талаасаа тухайн үгийг хэрэгжилж байгаа хүн өөрөө одоо бүүвэ гэдэг үгийг хэрэгжилж байгаа хүн үрэн хайрлсан сэтгэл дор энэ үгийг хэлж байгаа, харагдсан сэтгэл дор хэлж байгаа гэдэг утгаараа үг нь амьтай. Хайр нь амьтай, сэтгэл нь амьтай байгаа шүү.
сайхан за яг уу тэгээд сайхан зүйлүүд тэгэхээр үг болгон өөрөө сайхан ирчмээс бүтээ сайхан үйл хөдлөлөөр сайхан ирчмийн одоо охуудыг шингээгээд бүтцэн. Тэгээд сайхан ирчмийнхаа охуудыг тээсэн одоо ирчим дахиад буцаагаад үйлдвэрлэж байна. Тэгэхээр энэ сайхан үгийг өөрөөр сайхан ирчмийн одоо охоос бүтсэн энэ сайхан үгийг муу зүйл бодож хэлвэл муу ирчимтэй л болно. Хайр гэдэг үгийг хэлэхдээ үдсэн гэдэг юм хорслсон, хардсан тийм бодол, тийм агуулгын хэлбэл тэр л ирчмэн шингээ. Тэгэхээр бурхан багш хэлсэндээ хэлээр үлдэгч 3 харны үлд бодлоор хавуугүйлэг дэмжиж чадчих. Одоо 4 харны үлд хатуу ширүүн үнэрлэг хэлэх. Тэгэхээр бидний өвгдөд үгийн маш эрдэмтэй хүмүүс байсан. Тийм учраас тэд нар яадаг эрүүл магтаал, үлгэр тохиолс. Одоо тийм бэлэг дэмбэрэлтэй үгүүдийг маш ихээр хэвлэдэг. Тэгээ үг амьтай үгээр хүнийг алж болно, аварч болно гэж үздэг байсан. За. Тэгээд дуу амьтай мэдээж авиан амьтай үг нь амьтай юм чинь энэ олон авиа үгнүүдийн цуглуулга болсон дуу эсвэл чимээ амьтай байх нь тодорхой. Тэгэхээр бид нар одоо юу гэдэг дууны чимээ хөг авиг сонсдог эрхтэнтэй байна. Бид нар үйлдвэрлэдэг дахиад дээрс нь хин нэгний гэдэг юм бусдын байгалийн одоо амьтны үйлдвэрсэн бусдын одоо дууны энергийг, дууны мэдээллийг, дууны дуу хоолой чимээг сонсох, хүлээж авах бас юм эрхтэнтэй тархитай байна. Гэхдээ мэдээж хүн бидний чадвар хязгаарлагдсан учраас бид энэ хорвоо ертөнцийн орчлонгийн бүхэл дуу чимээг сонсдоггүй. Бидний чихний одоо энэ дун гэдэг юм те энэ чих ясан төрөг, халсан төрөг гэж нэрлэдэг. Энэ чих маань өөрөөр 20-с 20 мянган герцийн давтамж хүрхий хөг авийг сонсох чадвартай. Гэтэл орчлон ертөнцөөр дүүрэн хөг авив. 0-оос эхлээд хязгааргүйрлөө хүртэл давтамжтай байх. Тийм олон төрлийн хөг аялгүй хөг авив байна. Тэгэхээр бидний маханжих чихний бүтцэн одоо яг энэ хэлбэртэй энэ бүтц байна шүү дээ. Энд дээр тэмдэглэсэн байгаа. Энд дээр хичнээн гэрцэгтэй энэ хавцаа 600 гэрц, ингээд дэше явах бол 800 гэрц, 1000 гэрц, 1500 гэрц гэж ингэж явсаар хагаад энэ дэрэхэд 20 мянган гэрцийг сонсох чадвартай. Ингэж 3 орооцтойгоор бүтээгдсэн байна. Гэтэл орчлон ертөнц бол түн бомон одоо маш олон давтамжийн хязгааргүй өндөр давтамжийн энэ дуу авиг гаргадаг чимээ байгаа. Тэгээ энэ намыг нь болохоор инфрагед, өндрийг нь болохоор ультра гэж нэрлэсэн байна тийм үү. За гэтэл эндээ бэдэ энэ одоо инфразвукийг бол сонсогдохгүй. Ультрагийн энд бичигдсэн байна. Гэтэл яг энэ хүн бидний сонсдог нь хааваа. Завсарт байна. За гэтэл тэр нам давтамжийн болоод тэр дээд өндөр давтамжийн дуу чимээг хэн сонсдог? Бид нар бас сонсох боломжтой. Бид нар сонсдог чадвартай. Тэр нь болохоор сонрын зөм гэдэг нэртэй. Сонрын одоо хүч чадал биднэрт байгаа. Нөгөө бидний чихний одоо махан чих сонсохгүй байгаа тэр зүйлийг бид нар сэтгэлээр одоо зүрхээр одоо сүнсээр эрчмийн төвшөнд зөнгөөрөө зүрхээр сэтгэлээрээ сонсдог. За тэгээд төв зур ингээд өнөөдрийнхээ хичээлийг өндөрлөе. Тэгвэл өнөөдрийн хичээл маш урт болох гээд байна. За тэгээд та бүхнийг энэ өнөөдрийн хичээлийг ингээд төвчин төсвөртэй төвчээртэй сонсон даглаж байна. Талархаж байна. Тэгээд миний дараагийн хичээлийг хэрвээ миний хичээлийг сонирхож байгаа бол миний дараагийн хичээлийг хүлээж аваарай. За
баяртай.